Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөхийн санаачлагаар хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, нуурт живсэн тээврийн иргэслийн байршлыг тогтоож илрүүлэх, татан гаргах ажиллагааг 2021 оноос үе шаттайгаар зохион байгуулсан. Энэхүү ажиллагааг онцгой байдлын ерөнхий газар, зэвсэг түвшний жанжин штаб, үндэсний батлан хамгаалахын их сургууль, шинжлэх ухаан техникийн их сургуулийн зөвлөх инженерүүд, мөн орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтарч амжилттай зохион байгуулж гаргасан байдаг. 2021-с 24 онд нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоц болон шатгуун тээвэрлж явсан автомашинууд, гинжит трактор, мөн суудлын автомашин зэрэг нийт 11 объектыг 33-аас 171 метрийн гүнээс татан гаргаж 50 орчим тонн хог хаягдлыг аюулгүй болгож байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд онцгой байдлын байгууллагаас хувь нэмрээ оруулсан. Үүнээс хойш мөн 25-26 онуудад мөсөн дээгүүр зам товчлож явж байгаад хосолдсон 14 автомашиныг бас нуураас татан гаргах ажиллагааг манайхан бас амжилттай зохион байгуулж ажилласан. Ингээд энэ хугацаанд нуурыг бохирдлоос салгах, цэвэрлэх энэ ажлын хүрээнд 25 тээврийн иргэслийг татан гаргаж нийт 80 тонн буюу 80 мянган литр шатух тослого материал шатхууныг аюулгүй болгож ингэж хүлээлгэж өгсөн байдаг. Хэрвээ энэ хөвсгөл далаад энэ 80 тонн шатхуун асгарсан болвол байгаль эколог асар их хэмжээний хор охирол учрахаар байсныг эрдэмтэн судлаачид тооцоолж байна. Ялангуяа 80 тонн энэ шатхуун алдагдсанаар нуурын усан доторх бичил организмын нөхцөл байдал муудах, том загасны идэж муудах замаар нуурын загасны тоо 50% буурах юм иршлээс хамгаалж бас чадсан юм аа. Дээр нь нуурын мандал дээр 80 мянган литр шатхуун задарч агаар мандалд уурссан тохиолдолд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлөхөөс гадна нүүрс дөрвөгчийн 184 тонн ийм ишлийг агаар цацагдах ийм аюулаас сэргийлж чадлаа. Хөвсгөл нуураа хамгаалах, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадвар төрийн хамгаалтанд авах зорилгоор Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөв төрийн тахилахт нуур болгож ингэж зарлаж зарлиг гаргасан. Үүнтэй холбогдуулж орон нутгийн засаг захиргааны байгууллага, холбогдох байгууллагуудын оролцсон хог хаягдлыг зайлуулах үйл ажиллагаа 2 үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна. Энэ үйл ажиллагаанд өнөөдөр бас онцгой байдлын байгууллагын албан хаагчид оролцож, ялангуяа хоо хаягдл нэлээд хоримтлагдсан, автомашин очиж зорчих боломжгүй газраас усан замаар эдгээр хог хаягдлыг тээвэрлэх ажлыг гардан зохион байгуулж ажиллаж байна. Мөн ерөнхийлөгчийн санаачлагаар нуур судлалын төв байгуулагдсан. Учраас нуурын гүний болон экосистемийн бүрдэл, загас жараахаа бүрдэх нөхцөл, ер нь цаашдаа нуурын бохирдлыг бууруулах арга замыг тодорхойлоход шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцоо судалгаа хийхэд энэ судалгааны үйл ажиллагаа их чухал байдаг. Тийм учраас энэ судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх замаар нуураа бас судалж цаашдаа олон зуун жил, олон мянган жил нуурынхаа өр өгөөжийг бас ард түмэн маань хүртэж байх тийм судалгааны ажлыг давхар эхлүүлж байгаараа их ач холбогдолтой юм ба.